миний шүн ажиллаж исэн шөнийн багцаа ууланд явдаг самаранд юм уу шүн явдаг байсан багцаа чи нөгөө олон хил давхад хэрэг болж штт. Тэгэл яг нэг хүн шүн ингээд багцаагаа алчдаг бол биш нөгөө дүүнэрээ дагуулж яваа хүн учраас ганцхан намайг л харна штт. За сайн байцгаана үзэгчтэй. Бид хэд Миланд ирв. Миланд ерөнхийдөө монголчууд харьцангуй цөөхөн байдаг юм байна. Тэгээ энэ дунд манай их баярын гэр бүл бидэнтэй ирж уулзаад бас бидэнд Миланд байх хугацаанд зөндөө тусаллаа. Тэгээд өнөөдрийн яриа бол Миланд ирээд одоо өөрсдөө бизнесийг босгоод явж байгаа их баяртай ярилцлага эхэлж байна. Сайн байна уу? Сайн байна уу та? Сайхан хаварч чинь. Сайхан хаварч. Баахан Европоор явж байгаа л юм. Тэгсэн гэж удаа явсан гэдэг. Унтын сайхан шинэлүү. Ямар сайхан шинэлээ. Бид нар чинь бүр Туркд шинэ нэг өнгөрүүлсэн. Анталия руу нисэж явах та. За их баяр гэдэг нэр болохоор наадмын 11 төрснөөс эхэлсэн юм байна. Харин би чинь яг л 7 сарын 11-нд төрсэн. Тэгэл ер нь 7 сарын 11-нд төрсөн улс чинь их баяр нэртэй л байдаг шүү дээ. Ер нь наадам арай наадам биш юм те. Тэгээд одоо ч яг бас сурч штэ анх наадам тэмдэглээд нөгөө төрсөн өдрөө гэл альчдаг холдож өгдөг гэж хэл. Аль нутгуу хаан төрж өсөв? Нутг бол юу? Аавын нутгаар бол өвөр хангаад арийн тэлье. За. Төрж өссөн газар бол ерөнхийдөө Улаанбаатар дүүргийн байж одоо 3 дугаар төрхий жоо би төрөхөд бол ерөөсө төрснийхаа дараа очисон шүү дээ. Тийм. Яасан гэхлээр нөгөө нэг бас хөгжилтэй төвхөл яг нөгөө наадам болоод хүмүүс нөгөө дээр үчи парад мараад гэж сүртэй болдог байлаа шүү. Тэр үед бүгдээр гараа явцсан хойно парад наадмын нээлтэнд гараа явцсан хойно юу байдаг? Төрөх газар дээж байна алиужиг гарцсан азар тэрнгөөр нэг нөгөө айлуу дундуур гүйж явдаг нэг хүн байдаг шүү дээ. Тийм нэг хүн таараад төргөн дуудаад төргөд очсон юм бил. Гарахад бол буурын дээр одоо яг л нэг канал дээр ийм хуучин цайд зах гэдгийг урт талд. Тэгээ ерөнхийдөө бол одоо төрөгчл төрсөн хүн байна шүү дээ. Тий. Тэгж л одоо юм. За баг нас хаан өнгөрөв. Баг нас тэгэл ерөөсөө юу яасан. Одоогийн Баян зүрх дүүрэг хуучны найрамдал дүүргийн за тэгээд тэр дүүргийн ойролцоо хаваарл төрсөн өнгөрсөндөө урд нэг гараад ард цагаан хооронд байлаа. Хуучны цайд захын уртлын тэр хавар байлаа. Тэгээ канон үйлдвэрт ерөнхийдөө баг нас маань өнгөрсөн. Канон үйлдвэрийн тэр одоо хүрдийн дэнж гэдэг дээр л. Тийм. Хэр хөдөлгөөнтэй хөвгтэй. Үгүй тэгээд хөдөлгөөнтэй гэхээс тэр үеийн хүүхдүүд чинь ингэдэг штэ. За бүгдээрээ нийлээл нөгөө нэг их л хөлбөмбөг тоглох дуртай. За тэгээд барилдах ноцолдох дуртай нэг тийм хотын хүүхд гэдэг тийм л хүүхд байсан да. Тэгэл хөлбөмбөгийг бол хашаан дааш тэр гудман даач тэр намайг нэг манай ах юунд хөргөж өгч яваад нөгөө алдрын нөгөө нэг бүхий сексэнд хөргөж өгч явж байгаа. Тэгээд замдаа хөлбөмбөгийн сексэнд орцсон байхгүй би чинь. Тэгэл тэр чихтэй хэдэн жил хөлбөмбөг тоглоод тэр маань тэгээд их хэрэг болсон. Тэгсэн. Хүүхэд насны тэгж хамаагүй нөгөө гүйж явсны хэрэг их гарсан энэ дээр нь тэгээд аав ээжийнхээ тухай бас ярьж болох уу те? Болно. Манай болохоор юу ядгийг Сосор Ором гэдэг хүн. Тэгээд энэ юуны цагуурын инженер хүн байсан. Тэгээд тэтгэвртэй гараад тэгээд тэтгэвртэй бензиндээ сууж авах хугацаанд гэрээрээ нөгөө цаг
телевизээр нэг тийм засдаг хүмүүс байсан да. Нөгөө Нөгөө үндсэн ажил нь тийм ажиллаа хийж байгаа л тэгэл намайг 18 9-тэй байхад тэгээд бурхан болсоо. Нөө за. Ээж маань одоо энэ хавдрын эмнэлгийн тогооч байсан. Нөө за. Сара тогооч хийсэн. Тэгээд тэнд юу ясаа. Тэтгэл гартлаа тэнд ажиллаад тэгээд ахлах тогооч, дэгдүгээр тогооч, гал тогооны ингээд бүх ажлыг хийж исэн. Тэгэл хөгшин маань 10 бас нэг хэдэн жилийн өмнө тэгэл энэ чи авчраасаа аялуулаад ээжигээ хүн чинь тэгээд аавыгаа нөгөө байхгүй болсон хойно л тэгэл ятар бид залуу байжтэй тэгээд ойлгодог юм. тий тэгэл одоо ингээд өөрөө 2 3 хүүхэдтэй болж ижил тэгэл аливаа юмны наад Аав хүний тухай тий аав хүний тухай нэг жоохон тий энэ л тийм ойлголт авд юм. Ээж улсууд бол мэдээж бурхан шиг улсууд. Ээжтэйгээ тэгэл тэр үеийн бидний тэгэл нэг амьдралын хэм маяг тийм байсан шүү дээ. Айлын хүүхдүүд гудамдаа ингээл 10 хүүхэдтэй нэг бодлогынхаа дагуу л явж исэн. Одоо ингээд олон жил 20 гаруй жил гадаадад ажиллаж амьдарч байхад эргээд ингээд урсгад бид нар тэр үедээ анзаардгүй мөртлөө ингээд аав ээж хоёрын нөлөөл өнөөдрийн явж байгаа төвшөнд бас ингээд хүргээд өгсөн юм шиг харагддаг. Яг одоо чи ингээд эргээд бодохоор аав ээж хоёр минь нэг надад нэг ийм чанар л үлдээсэн байна да. Тэр өнөөдөр миний ингээд амьдралд өөрийгөө авч явахад маш том нөлөөлж ин төгсөн юу гэдэг чи. Тэгээд за миний багад ингээд эцэг их юм байна. Нөлөөл яг тэр улсууд чинь үнэхээр завгүй улсууд байж. Завгүй л байсан. Ах эгчнэр нөлөөлөл гэхдээ бүр илүү их. Яг бол тэр үеийн нийгмийн нөлөөлөл их байлаа л да. Социализмын үеийн нийгэм өглөө гараад бид цэцэрлэг очиод сургууль орохог бол өдөр хөнжүүлэхэд өнчиж чинь. Өдөр хөнжүүлэх өнжөөд хичээлээ хий чинь. Хичээлээсээ тараад гудамжинтай хөлбөмбөг тоглож оройхоо орж ирээд гэртээ орж ирээд гурилтай шилээ сах идэж аваад өглөө нөгөө шороо болсон өвөл бол өмдөө усаар арчаал дээрээс нь хөлдүүлж хаяал тэгэл цантаа өнөختөл гараад явдаг л шүү дээ. Тэр нийгмийн амьдрал бас их нөлөөлсөн байж болно. Ягаад гэвэл нийгмийн өөрөө ингээд дасгал сургуульд курс ингээл хүүхдүүд нь айлын хүүхдүүд. За жишээ нь ингээл тэр үеийн нийгэм олон хүүхдтэй байлаа. Тэгэл за би ч гэсэн ингээл ээжээсээ аваасаа юм уу зуралтаад ах надад тийм үү. Тийм боломж ч байхгүй дээрээс нь өөрийн гэсэн хариуцлагатай би ч усандаа явдаг бол яваал дүүгээ харих бол хараал өглөө босоод ерөөсөө л тэр үеийн нийгэм тэр аав ээж бол ажилдаа явна нэр нь мэдээж аав ээжийн одоо хүмүүжил те янз бүрийн маш их байлгүй яг тэгэл одоо бодоход над бол яг тэр үе чинь хүүхдийг яхан хариуцлагатай байхад л сургацсан юм байна л гэж хараад. Хариуцлагатай л тэр нь тийм л юм болоо да. Би энд ирсэн хойноо л айгүй олон юмыг санаандгүй сурцсан юм байна гэдгийг л мэдлээ. За нэгдүгээр ангидаа хаана оров? 10 дугаар анги хаана төгсөв? Нэгдүгээр ангийн гэсэн. Нэгдүгээр ангийг 59 дугаар сургууль гэдэг анхны 3 жилийн сургууль байлаа. За 1-ээс 3 хүртэл явна. Тэгэл манайх төгсөөл 21 дугаар сургууль руу дараагийн явна. 4 дугаар анги хэлээ. Ахлах сургууль гэж салж явна. Дунд ахлах гэдэг тэр үе чинь тийм байсан шүү дээ. Тэгээ сүүлд нь байхгүй болцсон. Тэгэл тэндээ 1-р ангид тэгэл анх манай том ах аваач чи оруулаа л. Тэгэл том ахын тогшилтоор баг хичээлээ хийгээл эхэлдэг үү. Хитүүлээ. Манайх ихээс 10 эсвэл юм нь. Оо олуулаа. Тэгээ би чинь дээрээ 4 ахтай, 3 эгчтэй, доороо нэг охин дүүтэй. Тэгэхээр ерөөсөө юу юм биш. Тэгээ дундлынх нь юм биш. За, эрэгтэй талаас баг гэх юм уу? Тийм байна. Тэгэхээр доороо нэг охин дүүтэй, эмэгтэй талаас. Тийм учраас ингээд бие бинийгээ хүмүүжүүлээ. Тэгээд тэр нөгөө бие бинийгээ хүмүүжүүлнэ. Дээрээс орж ирсэн нөгөө томцог гутал өмсөх бол баг олдс шүү дээ. Хуцаа дамжуулж өмсөөл явдаг. Тэгэл тэр чинь бас л тэр үед бол тэр чинь сайхан зөвлөд шүү. Сайхан байсан. Юу тэгэл би бол мэдээж нөгөө хөлөмөг тоглох дуртай юм шиг гараад бүгдийг нөшгчөөл хаягдчих шүү. Хиний бүтэн юм бэ бүгдээ өгүүлж гараад тэгэл ирсэн. Монголчууд дэлхийд төслийг дэмжин ажиллагч дэлхийн брендийг дэлхийн жишгээр BTF Mongolia. 10 дугаар анги хаана төгссөн? 10 дугаар анги чи би төгсөөгүй. За. Тэгээд юунаас тэр үед чинь тэгээд 10 дугаар ангид орох боломж байсан 9 дугаар ангитай. Ааха. Тэгээд ажил хийсэн. Хэдгээр ангисан? 8 төгсөөл ажил хийсэн. За ямар ажлууд хийв? За ерөөсө улсад бол айгүй олон жил ажилласан юм байлээ. Одоо бодох очиж дэвтэр тогтоолго тийм үү яа. 7-8 жил ажилласан баг ч лээ тэр үеэр. За. Би чинь юунд ажиллаж илаа? Ачигч хийж эхэллээ. За.
За одоо хүрэлт тогоотын зойр гэдэг шөнийн ээлжинд махны гөрүүшгээр орлоо. За. За нэг тэр үчин бид нар чинь сургууль жижигхэн ордог байсан. 15 настай л ажилд орж байгаа шүү дээ. Шөнийн ээлжинд одоо нөгөө ачигчаар орохоор чинь 15 настай хүүхд ихний ээлжинд нөгөө жоо хөлмөл тамирдах юм орж ил таа. Тэгээд сүүлдээ яалчгүй 2 жил тэнд ажиллаад одоо ихний 1 жил нь ажиллаад. Тэгээ хүн шүн яавал ядарддаг юм байна те. Аргаа болж эхэлж штэ. Яаж өргүүл энэ том юм амарх өргөчт юм байна. Яавал ивэ олж эхэлж байна. Дараа нь юу идвэл өөрөө сэргэдэг юм байна. Тэрийг мэдчихэв. Дараа нь хүнтэй яаж харьцдаг юм байна. Тэгээ дараа нь ахнаар яадаг юм байна. Тэгээ тэн чинь би ганцаараа биш. Миний үеийн тэр чинь 4-5 залуу хүүхдүүд байсан. Дээрээс нь биднээс ах бараг 50-100 залуучууд байж байгаа юм чинь. Тэд нар чинь тэгэл тэнцээ сайхан сургаад өгч байгаа байхгүй. Аргыг нь олоод тэгэл нөгөө тэгжил нөгөө нэг яг одоо шинэ цалин авна те. Дээрээс нь бас нэг жоохон гэр бүлдээ нэмэр болж ин чинь бас сайхан зүйл байхгүй. Хэрвээ тэр чинь би өөрөө хүсээд хийсэн ажил учраас тэгэл дээрээс нь тухайн үед жоохон тамир суугаал юм хүмүүс чинь нөгөө чадаад эхлэхээр хүн чинь нэг сайхан юм чинь чадаад байна гэдэг чинь бас нэг. Хэрвээ чадахгүй тамиртаад юм уу тэгээд унчвал тэр чинь бас хэцүү ажил байхгүй. Тийм шүү дээ. Тэгэхэд л нөгөө хямцагтаа шар будаа тий. Хадууны мах гэдэг чинь ямар гайхамшигтай зүйл гэдгийг 2 шөнө ингээл 2 өдөр шөнө дараалж ажиллаад хүн чинь сөхрөөд ирэхээр хямцагтаа адууны одоо шин эсвэл адууны эсвэл нөгөө шар будаа гэж шүү дээ. Хямцагтаа шар будаа зүгээр одоо нэг одоогийнхоор утахад нэг 10 кофе давхарлаад ууцсан юм шиг те. Эсвэл өнөөдөр нэг тэгж сэргээ шүгч. Тэгж сэргээ шүгдэг шиг зүгээр юм. Галзуу юмуд орилолтол гардаг байхгүй. Тэр маягаар тэгээд яг хөө ингээд тим ажил хийж илаа. Дараа нь би засварын газар ажиллаж илаа. Будах нөгөө солонгосуудын засвартай будагч гэдэг юм уу. Янз бүрийн ажил ингээд хийж. Дараа нь би гагнуур хийж илаа. Тэгээд энэ хүчит чонхор зах дээр байсан нөгөө нэг юунуудын нэг кантнерын цайны газрууд байсан шүү дээ. Тэдрийг бүгдийн дотор газар руу заслая гээд бүгдийг хийж илаа гээд багуугаар ахиад байна шүү дээ. Ахиад байна тийм. Тэгээ байжгаад за тэр дунд нөгөө нэг их сургуульд оруулж өгье гэсэн хүмүүс гараад. За тэгээд бас нэг гоё боломж гараад тэгээд бас үнэхээр бас болдгүй юм байлээ. Тэгээд дунд нэг жижигхэн тийм курс мөрс гэж явж байгаад бас орхиод ягаад л юм эсвэл тэгэл ерөнхийдөө 8 хэд дунд байнгын 8 хийдэг байлаа хүүхэд байхын л одоо жишээ нь за тэр үуч одоо бидний хүүхдүүд аав ээж бол нөгөө авсан цалингаас нь 10 хүүхэд ижиж яхад маа яг ах нар том гал болоо явцаах гэж нар. Гэхдээ л яг одооных шиг хүүхдүүд чи бид гарын мөнгө зүг гэхгүй шүү. Өөртөө л зохицуул. Ундаа байвал барьж зараал ямар сандал зах дээр очиал те ажил талаас нь 20 бита юм уу 40 битанд ус хийж авчраал нөгөө нэг сиропуудыг чинь нөгөө жижигхэн шүүсэж чигээл 9 чихэр хийж хутгаал даал хундаглаад зах дээр 200 цасаар тухайн ч одоо их хөрөл 200 төгрөгөөр зараад байгаа байхгүй. Тэр үед юу ховор байна тэнд л яг жоох жижигхэн хүүхдэд боломж олдно. Тэгэхээр яг чи тэр үед бол яг мөнгө гэдэг зүйлийг үнцнийг утга учирыг л ойлгож ирсэн ба ч тийм. Амталч л байсан яваа. Өөрөө мдээгүй те. Тий, яг хүн өөрөө зовж олсон мөнгөө, хөлсөө урсгаж олсон мөнгөө бол хамаагүй үрдэггүй. Тэгэхээр ямар ч үсэн тийм дадалтай бол орж ил байсан. Тэрнээс ч тэгээд хөөхөн бас сургууль соёлын юм аав шүү дээ. Гутлавц авч чинь те. Яг дээрээс самранд явна гэж нэг гоё юм төгөлж шүү дээ. За. Анх бид чинь 4 5 дугаар ангид одоо 10 настай байхлаа 10 11 настай байхлаа аваачаал ах нар богдын модны дээр явж гаргах чинь. Самарт уу. Тэ анх модонд авирахаар чинь тэр чинь өндөр бараг 50 м-д гарч 40 50 м-д гарч байгаа. Тэгээ богдын моднууд чи орой дээрээ нарийнхан. Тэгээ дээр нь гараад игээ савлаад байдаг байхгүй. Хүүхд юм чи ааштай те. Бушуу шиг хоёрыг буулгачаал бууй гэж боддог байхгүй. Тэгэхээр нөгөөдөл доороос ингэж харсан. Буулгалдаа чи, шидэлтэй чи. Буух ямар ч ирэх байхгүй. А тэгэл 2 жилийн дараа модноос модны хооронд үсэр зурдаг. Тэгэл нөгөө яг хэвтэ тэр хайр риск хийж байгаа байхгүй. Тэр үед тэгэл тэгтээ бол яг өөрсдөө мэдчихэж штэ ойрох юм. Бас итгээд байна өөртөө. Анх бол энтлиг модноос бариад авах нь байтугай тэрийг авах уу гэдэг чи савлаад байгаа юм чи. А сүүлдээ ингээ хөлөөрөө баг ингээ салаавчлаа. Тэр циркус байгийн болчиход байна штэ. Ерөнхийдөө бол хүн ингээ ямар нэгэн ажлыг эхлээл ингээл ахих тусмаа одоо туршлага суугаад байна. Барилаа олоод байна тий. Тэр ерөөсөө л тэр. Тэгээд нөгөө ах нар самранд явна гэнгүүт дагуулад нөгөө түүхий боргоцоонд явна. Тэгээд мэдээж бас хүүхдэл юм чинь хүмүүстэй адилхан маш шуналтай шүү дээ. Том шууданд дүрчин зэ. Тэгэл 12 3 та хүүхдүүд. Урд гараад бүгдээр алхаа явчихна. Надад ганцхан сонголт үлдэн самраа хаях уу? Тэр үед манайд годнууд нэг намнан цогоо гэдэг нэг 2 ах байсан. Хоёулаа нилээ хөөрхөн. Яг ууж идэн тэр үед тийм хүмүүс байдаг. Тэгээ самраар жоохон мөнгө олно. Биш тэр хоёрыг дагаад бас самар ч юм уу мод ч юм уу түүж ирээд бас нэг зарчмаар байна шүү дээ. Тэгэхээр нөгөө хоёр чинь намайг бодоод хүлээгээ суугаад байхгүй шүү дээ. Нэг бол би самраа хаях.
Эсвэл тэгээд дагаад явах. Эсвэл дагаад явах бүр ингээд цөхрөөд унаад байгаа байхгүй. Тэнгуут л тэгтийг сони юм яг тэнд сурсан. Сүүлдээ хүн гээд хүний бүх би мдээгүй болоод ингээд харахаар би 5 км газар алхаа ирсэн байдаг. Нөгөөтгөө өргөөд 10 м яв 5 м явж чадахгүй байсан юм. Тэгэхээр тэр хаанаас гарсан бэ гэдэг сони юм чинь одоо тэр хаанаас гарсан байх вэ? Тэрийг одоо би одоо хүний сэтгэл зүгээс гардыг болоо тамир тинкэ хүний юу гэдэг юм чинь Ухаанда хүн нөгөө зорж байгаа юм руугаа явж байгаа учраас хүн эхлээд бодохдоо би чадахгүй байна гэж бодоод тэгсэн өөр сонголтгүйгээр ингээд яваад тах тусмаа нэг мэдсэн чадсан байдаг. Тэгэхээр тэр нь бүр ингээд даалт гарч ирж байгаа хүчил байна тийм үү? Тэр тийм мэдрэлгүйгээр гарч ирдэг хүч юм байлээ. Тэрийг л одоо тэр үе ах нар суулгаж тэгээ яг эргэж гараад нөгөө ах нар маань хэлжсэн байхгүй. Нөгөө хоёр чинь бол яг би одоо муулж байгаа юм шүү дээ. Одоо нэг нь өөрхөн бурхан бас нэг нь их сайн яваа. Тэн гутал нөгөө ах нар байна. Тэр хоёр маань бушууш гавч нөгөө хүндээ бөөндөж өгөөл бас нэг ганц юм авч уух гэдэг шалтгаан байна шүү дээ. Тэр намайг харахтаа мата би хаягдчих юм бол барыг занд оноход өрөлчих гэдэг байгаа байхгүй. Тийм учраас тэгээд өөр хэлэхгүй юм биш. Ухаанда яг хүүхэд байхаас энэ жоохон байхаас хөдөлмөр эрхэлсэн нь ингээд чамайг одоогийн төвшөнд хүрэхэд хамгийн хүчтэй нөлөөсөн зүйл юм байна л та тий. Магадгүй тий. За дараа нь баахан ажил хийж байгаад. За баахан ажил хийж байгаа. Тэгээд зах дээр янз бүрийн нөгөө сурсан мэдсэн юм дараа. За тэгээд нөгөө армийн боймоо гэдэг ингээд жижиг бид нар чинь тэр юм хийдэг байлаа шүү дээ. Цэргийн бойнд яваа. Тэгээд нөгөө мал махтай холбоотой юм чинь бойны чинь баахан хийгээд бүх тэр хугацаанд чинь айгүй олон төрлийн судалчиж тэгээд нөгөө зах дээр гараад машин дэрэг засаад эсвэл барилга хийгээд юм болгоныг л хийчих. Юм болгоныг л хийгээд үзчихэж. Тэгээ явж байгаад за 8 хийсэн дээр юм бэ гэдэг манай ах чинь бас 8 хийдэг хүн байлаа. Тэгээд ахтайгаа нийлээд жоох юм хийж байгаа. Сүүлдээ тэнд чинь очиод хүмүүсээ танилцсан. Үеийнхэнтэйгээ нийлээд нэг 5 10-аа нийлээд нэг баригаад болоод тэгээд өөртөө бидэнд мөнгө байхгүй хамаагүй бид нар тэрийг хийгээ сурцсан учраас биднийг мөнгөтэй хүмүүс ашиглах нь их байлаа. Яг л бид нар яг л авдаг л авах учраас очоод тэр мөнгөтэй хүн байна уу? Бид нар тавуулаа байлаа. Тэр хүн 6 дахь хүн болж орж ирэх болохоос биш. Тэр хүн би мөнгөний гаргасан талыг авна гэдэг хууль байдаг байл. Та нартай эхлээд төлсөө тохирно? Тийм байхгүй. Ерөөс тэр хүн мөнгө л гаргана. Тэр хүн шатвал бид өгнө. Шатахгүй нь ойлгомжтой. Яг эдэртэй ажиллал ашиг олдог гэсэн бас нэг хөрөнгө оруулалт маягийн юм яваад байна шүү дээ. Тэгэхээр нөгөө тим юм байсан учраас бид нар ч нөгөө айгу дураараа байлаа шүү дээ. За тэр ирээд тэрний мөнгөөр ажиллах юм чи бид тэр оройд бидэнд мөнгө хураах тийм сэтэл байдгүй байлаа. Тэгтээ яг миний хувьд ингээд нэг багын сурцаараа жоохон хураанаа бас. Тэгээд нэг зах дээгүүр гүйдэг юм маань одоо намайг хурдаалхдаг гэдэг хэвгүй манай тий урд гаралт тойжгоноо л алгуулчихъя гэдэг. Тэр чинь нөгөө яах юм? Тэр үед нөгөө дандаа яаруу явдаг. Тэгэл өглөө 5 цагт 4 цагт босож очснууд нь л 5 цаас олно. Тэгэл ягаад ч дуусчихсан л 11 12 гээл. Тэгээ тэр чинь яг тэр үед л суудсан нэг тийм. Одоо хүртэл тэгэл би чи гэрийнхэнтэйгээ их зэрэгцээ айж хаалхаад чаддгүй байхгүй. Урд нь гараад алах шүү дээ. We encourage the right attitude. Prioritize safety. Provide the warmest services. Promise the utmost comfort. Beyond Mongolian Airlines. Хизээ Европ руу явах сэтэл төрөөд Европ руу яаж явсан юм? Би ингэсэн. Би нэг Доронтод шүү дээ. Доронтод биш ээ. Хинтийн цаатлын нориглон Батнаар моруу сумуудаар нэг жоох малын 8 байдаг байсан. Нэг 22 3 настай да. Тэгээд яг тэр үеийн залуучууд чинь хүнээс нь мөнгөний одоо шин за эргэж ирэхдээ бүх юм нөгшнө гэдэг юм уу те. Надад өөрийнхөө хөрөнгөөр айхтар тийм олон мал аваад чадсангүй л дээ. Тэгэл за ирээд яа гээл 30 та залуучууд захын гадаа зогсож идэх байхгүй. Бас миний үеийн залуучууд. Тэгээд нөгөөдөл аваад тэгээд нэг хөдөөнөөс орж ирсэн уучраа болохгүй залуучууд хийж чаддаг юм мал мах янзлах. Нөгөөдөлөөс нэг 2-ыг тохирч суулгаал. Тэгэл аваад миний ажил тийм байлаа л да. Мал мах үлдчихсэн гэсэн. Тэгэл хөдөө гараад мал мах бэлдэж ирээл нөгөөдхөө хотод оруулж ирээл бөөнд ч яг зарна өөрөө миний нөгөө тэр үе тэрийг сурцсан байлаа. Яг тэр чиглэлээр тэгээд ер нь бол яг тэр чиглэлээр яваад би 15 дугаар хороолт нэг өөрийн гэсэн дэлгүүртэй болъё гэсэн бодолтой өгөөж байхгүй юу. За нэг мах бол тэгтээ тэр маш хурдтай бизнес учраас ерөөсөө
асар хурдан л хийн өдөртөө олно алдуул алдна. Тэр ерөөсөө Муучих учраас удаан хадгалж байна. тий 100-ны цагт өвлийн цагт бол арайгүй 100-ны цагт бол ерөөсөө асар хурдтай тэр өдөртөө одоогийнх шиг ингэж нугардаг хугардаг зүйл хэрвээ хийдэг бол тэр чинь тэрэл зүйл байхгүй. Алдуул бас ялгалгаа айдхан тэгж л алдна. Тэгж явахдаа тэгж явж байгаад нэг ороод ирсэн чинь миний нэг багын найз Дарханбат гэдгийг. Нөгөөх маань ороод ирсэн чинь манай хоёр найз шиг Герман явцсан байсан. Нэг ороод ирсэн чинь надад тэр үе чинь 90 одоо 2000 оны их үе юм чинь. Надад нэг имэйл ирсэн гэхгүй. Бид чи имэйл шалгах гэж бөө юм болдог л шүү. 7 баг 5 буудлын газар алхаад сүртэй юм болж ороод нөгөөдгөө шалгаад тэгсэн чинь нэг хүнээр $1500 явуулсан шүү. Тэрнгээр нь 500-ийн тэр өвгөн болд гэд хүм Германчин дээр виз гаргаж байгаа. Тэр нь даваач шигөөрөө бусдаар нь виз аваад үлдснээр нь арх аваад хүрээдэг гинэ. За тэгээд нэг ч хувцс битээ аваараа. Энд наад хувцснууд чинь баг энд хологдоод идэв шүү. Зүгээр тэр загсан юмнууд аваад шууд эргэж байна. Өөр холбоо барих юм байхгүй утас байхгүй. За тэгсэн чинь нөгөө 1500 цаасаа доллар аваад очисон чинь 7 хоногт юу гарчлаа? Виз гарчлаа. За ингээ их нэртэй хэллээ. За их нэртэй ихээсээ илүү одоо эхнийхээ ээжтэй одоо тантай нэг анги байсан одоо Баянжар ээжтэйгээ ярьлаа л да. За би юм болоод байна. Одоо эхнэр юм байна те. Одоо хүүхэд минь утахгүй төрөх гэж байна. За одоо яалчгүй явах шаардлага гарлаа. Тэгээд би очиод учрыг нь олё гэд одоо муухраар юм да. Тэгээс баг тэгэл шууд гараа явчихж байгаа байхгүй. Хэдэн? 2001 онтой гараа явсан. 2001 оны их. 2001 оны ихээр Европ зүглээ. Тэгээ Европ зүглээд ирлээ. Найзууд дээр ирлээ. Гайхлаа. Ямар сайн ийм ноос пижэкгүй босцсон. Ингээд ирэхгүй юу? Айгуу явж ирж байгаа шүү дээ. Яг л хамгийн хямдхан билетүүдийг би чинь бүгдийг зохиод автобусаар 3-4 хоног зохиод буугаад ирсэн чинь нөгөө газар нь дахиад 600 км байдаг. 20 дамждаг вагоноор нөгөө төлөлийн загсан бүх юма чирэл яваа. Арих мэрхүүд. Нөгөө тэр үед ингэдэг чирдэг цүнх байхгүй шүү дээ. Бүгдийг ингэж ороогоод ингээд үргэлжсэн. Тэгэл зарим нь хагалж баглаа. Амар өндөр тарахтаа л явж байгаа. Хусаад байгаа ш. Германд руу явж байгаа. Тий, Германд явж байгаа. Тэгээ ирсэн чинь нөхдүүд яадгийг чи ч хайш юм бэ. Засаг дарах шиг балаа юм явж байгаа. Юу бижиг көмөс. За энэ дээр гангараал явна. Тэгэл ирээд тухайн үед яасан гэхээр биний тэр найзууд арх ухтаа гол нь биш. Тэр хотод байсан бүх хүнтэй намайг танилцуулж байгаа байхгүй. Тэр зүйлээр. За Монгол нутгаас найз маань ирлээ гэд нэг юм тавихаар нөгөөдөөс нь тойроод нэг барьгаа цуглд юм байна. 10 хоног өнгөрөхөд би тэр хотын бүх залуучуудтайгаар танилцах байх болсон. Ерөнхийдөө яг л тэр мэн нэг утгаараа миний чирж ирсэн тэр хөлсөө гоорсон юм байна. Хүмүүстэй танилцаад өнгөрснө гэдэг чинь гоё шүү дээ. Тэгээд за манай найз шүү ирсэн. За дараа нэгээ харсан. Оо за энэ нөхөр нөгөө дарахыг нөгөө найз явж штэ. Тэ гэдэг маягаар. Тэгээ үжсэн чи азар наадан болоод бид нар уужтай суусаар санаанчгүй монголчууд нь хоорондоо бүх ойлттой юм чинь санаантчгүй яах вэ? Тэгээд нөгөө халамжуудаа монгол цустаа нөөдөлж хөөргөл за. Барилчих. Миний найз яг чи одоо дөнгөсөө ирсэн чи гараад их. Би чи яг талб зүгүүж гараад нэгэнтэй түлхэлцээдсэн санаанчгүй нөгөөд нь унаад ирсэн юм байна. Тэгээ пүлэн тоглосноос барилдаж явсан биш. Тэгээ би төрүүлсэн би ч өөрөө гайхаас та тий. Тэгээ яасан ч бүхий сургуулийн хүүхд байсан ч гэх шиг гайхаад авахгүй зугаа цаа. Хэдхэн улсууд юм чин тий. Тэгээд Европын нэг хотын шинжилгээнээс нэг юу шалхад 50 улсууд л байгаа шүү дээ. Тэгээл яг та бүх хотынхантай танилцаад миний Европын амьдрал ингэж эхлээд жоохон сэтгэл санаа өөдрөг болоод гутардаг юм байна. Ягаад тэгэхээр би нэгдүгээрт хараар, хоёрдугаарт бас нэг тэнд чин дуршлаг дутчихээн. Миний амьдралын хэм маяг өөр байна. Би ч өөр айгүй гутарсан. Дээрээс нь би найзуудаа жоохон гологдоод байна уу гэсэн сэтгэл төрсөн. Дээрээс нь би чин найзуудтайгаа би ч өөрийгөө уг нь яг болон бүтэн гэд ирсэн. Би өөрийгөө болохгүй байгааг мэдээд байгаа байхгүй. Ягаад ч миний бүх юм болж чадахгүй шүү дээ нэгдэн сар. Би ч өөрийгөө бас голоод байна. Энэ хэм маягтаас тусчихгүй байна. Дээрээс нь надад боломж байхгүй ч юм шиг санагдаад байгаа байхгүй. Тэгээд бүр өөрөө үнэхээр юу байдалд орсон. Ер нь Монгол руу буцъя гэж бодсон. Гэтэ хизээш буцъя гэж бодсон ба. Бодоогүй. За ингээ болох л байлгүй. Болчихл таараа гэж. Цэцэрлэг ажил хийлээ. Нөгөөдөөс нь цэцэрлэгийн ажил хийлээ. За тэгжээтэл нөгөө уул хүн хайчих уу. За яаж те мөнгө олох уу те. Хинт паспорт ч юм уу юу ч юм уу зараад нэг мөнгө олчих те. Тэр үед нэг штойр картаар ажиллах хэрэг мэрэг байсан. ТV мэж олоод гусчмасаар нэг 50 евро моврогоор зараад нэг 20-ыг олчвол нэг 500-аар зараад ч юм уу. Тэгээд бас хөөрхөн мөнгө олоод наазаа нь болоод нэг дуршлаг суугаад байна. Яг тэр нөгөөдөл минь надаас ирсэн.
Бид чинь бас бага найзууд болохоор нэг сэтэл бас ойролцоо байгаа шүү дээ. Тэгээд би чинь найзуудтай гологдоод байна уу даа гэд. Тэгтээ би нөгөө найзуудтайгаа яг ингэж нэг гэрт нэг дор ийм тутан байгааг ийм нэг хэмжээд яг ойлгохоор байгаагүй юм байна гэдэг тэр үед бас ойлгож байгаа байхгүй. Бид чинь хаяа ингэж тутан ингэж ягаад ийм байсан болохоос яг тэнд би энийг ойлгож эхэлж байгаа. Тэр үед хүн өөрийгөө голд юм байна. Нөгөөдөл маань нэрт ирцнээс гадна зарим нь ах トゥ утэйгээ, зарим нь найз нөхдөйгөө, зарим нь алужи өөрийгөө бие даатсан тэ найз охтуудаас гадна баг олон найз охинтой найз охин зүгээр яг нөгөө найзуудтай уулзсан. Энэ зүйлүүд байла. Тэгтэл би чи үнэхээр гутарч явсан юм аа. Гутарлаач за болохгүй байна. Нэг л болохгүй тэ. Би өөрөө болохгүй байна. Тэгээ би чинь ямар хүмүүстэй илүү хурдан ойлголцтой, ямар стан ойлголцохгүй байна тэ. Тэрнээсээ болоод бас миний ч нөгөө дураараа авир бас гарна шүү дээ яаж гээл. Тэгэл энэ тэргээл нөгөө ухааны юм уу залуугийн явдал гэдэг шиг зөндөөл алдаа гаргаж ил. Тэгэж яваад би ганцаараа нэг газар 4 сар болсон. Тэнд би яг өөрийгөө хинбэ гэдэг. Одоо хүнийг өөрийгөө олно гэдэг. Өөрийгөө олно гэдэг. Тэгэд би бүх юм хийгээд сурцсан байсан юм байна. Тэнд би ямар ч ажлыг хийгээд сурцсан байсан юм байна. Хүнцэн хайртай сурцсан байсан. Яг гадныхныг би арай өөр нүдээр хараад ээж. Тэрхий нөгөө ойргоо нүдээр хараад ээж. Тэгээ очисон чинь чавстаа идэр чинь хөөрдөм залуучууд байд юм биш үү? Яг л жинхэнэ тэр хүмүүсийг бод тэр харж байгаа. Тэгээ очисон 4 сарын хугацаанд нэг харсан би хүнтэй чөлөөтэй ярьдаг хэл сурцсан байна. Хэл сайжраад. Бүр хэл сайжраад бүр нөгөө өөрөө давхар юм үзээд өдөр шингүү үзээд ягаад гэвэл тэнд чинь бас заавалчгүй тэр хүмүүстэй харьцахыг гарна л та. Өөрийнхөө хөл өмгийн багийг байгуулад. Бүр тийм. Тэгээд дараа нь хүмүүс надад багт орохын тулд би чинь авилгал авч эхэллээ. Тэгээд дараа нь бусдыгаа өөрийнхөө Азуудыг ч юм уу эсвэл ядаж нэг те Туркийн нэг Монголоид гэдэг юм уу эсвэл Хазарын Монгол гэдэг юм уу залуучууд байна. Тэр чинь нөгөө хүмүүс дээрлэхээр өмөөрдөг болд юм байна. Монголчууд дэлхийд төслийг дэмжин ажиллагч, үндэсний агаарын тээвэрлэгч MIAT Mongolian Airlines. Одоо нөгөө хүмүүс чинь нөгөө би чинь одоо бичиг баримттай болохын тулд албан газруудаар явах хэрэгтэй болно шүү дээ. Тэгэнгүүт л чинь одоо хойд солонгосууд ирдэг ч юм уу, таг хэлгүүсүүд хятадууд ч байдаг юм уу, эсвэл өөр монголч байдаг юм уу, эсвэл монголчууд ч байдаг юм уу. Тэгэл нэг за ихэгээл дуудана. За энэ улсууд чамд нэг 8 өглөө. Нөгөөдөл дагуулаад хэдэн дожгоор юмнууд галуу зовоо шиг л яваад нэг цаас барай үздэг. Гих жишээ нь миний Европын амьдралыг хэлж ирсэн. Тэгэл яг Германд бичиг баримт авахгүй үзээд болоогүй. Нэг жил гараа амьдраад, хожлогтой амьдраад, эхнэр хүүхдээ авчираад тэгтээ тэр хонд. Эхнэр хүүхдээ авчираад тэгээд за боли буцъя гэд буцдаг юм байна хүн чинь бас Монголд очиж амжирээ гэт. Буцаад Монгол руу гоё. Буцаад Монгол руу туугаад. Тэгээд очиад цөмөрөө нэг кафе мэф ажиллуулаад явах үзсэн чинь бас эргээд гарах сэтэл төрөөд. Яг л энд үлдсэн найзууд хэлээд шүү дээ. Юу хийгээд байгаа юм бэ? Шал өөр болоод. Тэгээ бас найзхаа дүүнэр мөнэрийг аваад буцлаа. За. Тэгээд өстө буцаад ирсэн визээр гарна гэх юм шиг. Өстө хэд айлууд чинь бүгдийг хараар туулаад нөгөө мөлхөөл. Тэгээд тэр чинь гэхдээ энийг сони юм байна. Энэ бүгдэд жишээ нь Германд огт миний хөл бөмбөг тоглох тийм үү? Эсвэл нөгөө Монгол хүний нөгөө нэг барьцалдах сонирхолтой тэр мөр чинь надад хэрэг болж исэн болвол миний шүн ажиллаж исэн шөнийн багцаа ууланд явдаг самаранд юм уу шүн явдаг байсан багцаа чи нөгөө олон хилд авахд хэрэг болж шít. Тэгэл яг нэг хүн шүн ингээд багцаагаа алчдаг бол биш нөгөө дүүнэрээ дагуулж яваа хүн учраас ганцхан намайг л харна шít. Тийм учраас яг хөө тэр чинь бас нэг олон визний мөнгө хэмжээгээс гадна бидэнд виз байхгүй ч олдохгүй юм чинь. Тэгээд яалч хилийг тэгж дамнаал дараа нь очиод би бодсон шүү дээ. За яаж мөнгө олох вэ? Шинэ газар ирчихэж байгаа юм чинь. За надад нэг буцаж ирэхдээ хаана ирв? Дахиад Герман. Австрид ирсэн. Чехад ирээл. Чех руу чөлөөтэй бараг виз нэг $100 аваад орчдөг гэсэн. Тэгээд Чехасаа цаашаа харна Европын холбоо биш үз учраас Чех чинь тэгэл 2003 онд чинь Европын холбоонд ороогүй байсан. Тэгээ нэг сэтэл орж ордог юм байна. За юу хийх боломжтой вэ? Тэнд өдөрт 40-50 монгол бууж байна. Ерөөсөө л өдрийн бууж байгаа монголчууд. Чех дүү Австрид. Чехт. Тэр улсууд Австрал руу орж ийн өөр ямар ч сонголт байхгүй. Тэгтэл тэднийг оруулж ирэх хүн хэрэгтэй болно. За ингээд малээж 90-гээ тооцно. За баригдвал нэг 90% та хагас жил ч юм уу 1 жилийн асуудалд орох юм байна. А хэрвээ баригдахгүй бол нэг шөндөө нэг 5 юм 10 монгол оруулж ирээд тахаар чинь. Тэгэхээр тэр хэрвээ би оролцохгүй бол хэнийг нь оролцоо тэр хүмүүсийг дууршаад гудамжинд хаяад авах байхгүй. Тэд нар бүр илүү нөгөө туршлагагүй үнтэй асар их юунд орох гэдэг шүү дээ. Эрсдэлд ор. Тэнгүүл нөгөөдөл шөндөөгад нэг явахтай тэгэл нэг явсан зам мөр маань бүргэлжил эргэж нөгөө туршлага болж байгаа учраас яг л би чинь өөрийгөө гадарчлаа шүү дээ. За би
шөнийн багцаатай юм байна. Цаана гараад ирэхээр германаар цаана очихоор чехаар ч ингээд бас газрын баримжаа байгаад байгаа учраас тэгээ наан амьдраад байгаа учраас бас учрыг олоод нэг жоохон зарим хүмүүсүүд буян болсон болов уу гэж боддог. Ягаад тэгэхээр аюулгүй бүгд л баярлаа л гэдэг юм л та. Тэр дотор нөө эрсдэл гарч байгааг учраас. Одоо тухайн үед хинч надад мөнгө төлж ин орж ирж ин гэж боддггүй. Зүгээр л орж ирээл маш их баярлаа. Тэгээд оруулж ирсэн усудаа бас хөл тэгээ хайчихгүй аваачаад ах дүүнэрт чинь чамаг яагаад байна шүү. Ах дүүнэрт нь шивэдэд ба шивэдэд, Францд бол Францд, Холланд бол Холланд хүргэж өгнө. Аваачаад нөгөө хүмүүсийнх нь гарт нь бариулаад за одоо ингээд ах нь бол ах нь дүүг бол дүүн өчрөө олоо яваа. Давуу тал чинь тэр л байна л да. Өөрөөр хэлбэл хүмүүс хэрвээ мөнгө олохын төлөө хийж байгаа бол амллаа, хэл давууллаа, мөнгө авлаа, тэгээ хайлаа. Тэ. Чи болохоор тэгд авалсан гэсэн тэр хүнийг цаашаа эрсдлэгүүгээр одоо яг тэр ах дүүт нь хүргэж өгдөг юм уу, тэр боломжн дээр нь авчиг өгдөө шүү дээ. Тэ эрсдэлтэй юу л дөө. Эрсдэл гараагүй нааз. Яг эрсдэл гарахгүй байх нь миний бас үүрэг байсан бол үүрэг. Дээрээс нь би чинь тэр хүмүүсийг эрсдэл гарахгүй тул цаашаа нааш холбогдож байгаа юм чинь. Тэгээд хэрвээ би эрсдэл гаргаад идэг бол хинч над дээр ирж хандахгүй те. Тэгээд явгууд нөгөө чех чинь юу яагаад австр чинь явгууд одоо бичиг баримтын хэрэг гарч штэ. Би чинь дараагийн шатандаа гарах хэрэг бол. Тэгжэл миний ихнэр чинь бас надад байнгын дэм болж идэг. Миний ихнэр чинь бол хийдэж штэ. За миний ахиш одоо энэ ажлаа болоо. Риск өндөртэй юм аа. Дээрээс нь хоёлоо бичиг баримттай амьдарч үзье. За явъя. Хүүхдүүд ачаад Австри гэдэг газараас очиад бүр ногоо нам гэж байдаг байхгүй. За манайх ингээд гаргалаа танахаас. Миний бүх юмыг аль биесээр хаагаад өгөөч. Бид аль биесээр танаа улсыг орхиод гарлаа. Баярлалаа энэ хугацаанд. Тэгээд хоёр хүүхдээ ачаал. Уг нь ингээд Италиар дамжаал. Бэл одоо Франц, Испани хаач гэдгийг хаа бичиг баримт төрсөн газар хүртэл Холланд хүртэл явъя гэж төлөөлөө гарахгүй. Тэгэл таньдаг мэддэг хүмүүстэйгээ холбогдож байгаа. Италид байдаг Бач Аргал гэдэг одоо энэ баг 15 жил гутал үлдэхтэй ажилласан байх байдаг. За тий. Тэр ахта анх холбог. Тэр хүн ч гэсэн ирээд удааг байсан. Нөгөөдөгтэйгээ холбогдоод энэ тэр болоод газрын багц авч штэ бас нэг монгол хүн дээр. Тэгээд Италид хурж өөртөө давхиж ирээд очисон газар болгоно хамгийн анхны монгол болоод байна гэдэг чинь өхөрдөд байгаа байхгүй. Тэгээд хоёр хөөрхөн жоох юм чирсэн юм. Нэг монгол. Тэгээ ядж захтээс нэг анхны монгол биш учраас ирээл бас нэг очиод бас хүмүүсийн учрыг болоод байна шүү дээ. Тэгэхээр бид чинь бас юунд ч тамиртахааргүй болцсон яваа. Японы номер 1 Mobil брэндтэй хамт тухтай илэрэ. Тэгэл очиад курдүүдтэй их дотно байлаа. Тэр үчи курдүүд монголчууд их сайн шүү дээ. Ягаад бол өөрсдөө газар дутаггүй учраас болцсон учраас ямар ч курд хүн монгол хүнийг мэддэг байхгүй. Ямар ч курд хүн монгол хүнд дэлхийд хамгийн том газар нутагтаа гэдэг чинь сэтгэлд нэг байдаг байхгүй. Цаана нэг угт нэг те энэ монгол хүн бидний бодвол дэлхийд нэг хүнд газрын оногдох хуваараа хамгийн өндөртэй гэдгээ тэр тэгж мэддэг. Тэгээ курдүүд их дотно болдгийг. Дээрээс нь хазаарын монголчууд гэж баг тэр үед 30 залуучууд яг миний нөгөө бичиг баримт төсч гарсан газар хүсэж явсан байхгүй. Тэр хүмүүс оригинал монгол хүн харъя гэд. За хурж ирээд. Тэгээ нөгөөдөлтөө би нөгөө өрийн гутлаа нөгөөдөл чинь миний хүүхдүүдийг эрхлүүлээл. Баах монгол шиг залуучууд ирэл. Миний хүүхдүүдийг эрхлүүлээл тийш авч яваад гой гой юм авч өгөөл цэцэрлэг тавьж тоглуулаад би ч гайхаж байгаа чи. Тэгэл нөгөөдөл чинь бас англиар бүгд англиар их сайн ярих юм аа. Ягаад бол афган ч бас наан цануу зарим нь англи мангл гараад буцаад нөгөө тэндээсээ ингэж хоорондоо Италийн хоёроор ирж очиод яваад байдаг. Системтэй юм байна. Яг л бичгээр дуусгаар нөгөө газар ирдэг. Тэгээ нөгөөдөл чинь мөнгөтэйгээс гадна хилтэй болсоод ирээд. Тэгээд байдаг чадлаараа цомор өстэй янз сайхан ярилцсан юм байна шүү дээ. Тэгэл бүх хазааруудтай ягаад бол цусны ойрхон байсан учраас тэгэл яалчгүй ингээл харъялгүй монгол залуучууд өдөөс хүрээд ирж байгаа юм чинь. Тэгэл бүгдийг тэгээд тэр залуучууд бүгдээрээ Монголд очиж амьдрах сонирхолтой. Би тэднэртэй газар чи хийх сонирхолтой. Тэгэл орой болохоор манад орж яалаа болдын нэг юм нэг тэр үед нэг юм гинжээ эргүүлдэг клип шүү дээ. Компьютер дээр нөгөө клип чинь тавиал. Тэгэл нөгөө янз бүрийн доогуур за энэ тэнгуул нөгөөдөл чинь бүгдээр гайхдаг байхгүй. Хэдий Европт амьдарч байгаа ч гэсэн тэд тийм юм идэхгүй бас. Хэдий хазаар л бол хазаар. Очоод бас газар гэрээгээр ажилт юм байгаа. Тэгэл нөгөөдөл чинь Монголд яг ийм амьдрал байдгүй ихэд бид мөнгөтэй болчиход чам дээр ирвэл чи биднийг Монгол амьдруулж чадах уу? За бүгд мөнгөтэй болоо хүрээд ирэх тэгээ явцгаая.
Тэгээд нэг зураг өгч чинь. За энэ охин чинийх шүү. Нөгөөдгөөс нэрийг ажиллаа зургийг даваалц. Бөө одоо бодохны би нэг хэний зургийг өгсөн мэдэхгүй шүү дээ. Айгу бол одоо ч гэсэн айгу бол ингэрт нь нэг Монгол охины зураг явдаг л байлгүй. Тэгээд бүгдэнд нэг Монгол нэр өгч чинь жижигэ халзаа, тулгаа, батраа. Яг л над ялахад амар нөгөө нэрнүүдийг чэйжлэхгүй юм чинь. Тэгээд нөгөөдөлөө дагуулаад бас нэг волейболын баг байгуулаад, хөл бөмбөгийн баг байгуулаад. Тэгээд тэр чинь бас нэг тэр чинь 2500 гадаадтай газар ихийнх нь харуудтай газар нэг Монголын баг гараад ирэхээр айгу сонирхолтой байгаа байхгүй. Тэгээс Монголын баг сагч байсан үдчил байдаг, хөл өмгч байсан үдчил байдаг. Волейболч байсан нэг хэдийн юмнууд л тэнцвэрч өстөд. Нөгөөдөл яг Монгол цус заяа. Гал болохгүй барьцалтаа л аван заяа. Тэгэл харахаар за энэ яалчгүй өвсөрсөн цус тасарсан баг гэл те. Тэгэл тэр дотор ч муудалцах судалц зөндөө юм болно шүү дээ. Тэр болгон дээр ингээл яг л яг хаанаас нь чаг те тал нь л та тал нь тийм биш. Нэг тийм өвөр тэгж явж байгаад айгүй хурд Италид манайхыг хүлээж аваад бичгүүрмтэй болоод тэр цагаас Итали 2008 онд тэгж 7 намны сүүлээр тэгэл 8 онд бичгүүрмтэй болсон та тэгэл түүнээс хойш Итали тэгэл айгүй сайхан чөлөөтэй болсон юм байна. Гол нь одоо зөндөө газраар дамжаад тэгэл эцсийн дүндээ бол Италид бичгээр чинь албаасны болж шүү дээ. Тэгэл нөгөө Италид одоо жишээ за анх бол юуг нь мэдхэвдээ одоо ингээд харж байхад би юм яг л миний байх ёстой газар байсан юм байна. Энэ юм байна. Миний одоо Герман, Австри өөр бусад улсуудаар би яваад байсан. Би тэр он ч Францд очиж бас суурьш гэж үзсэн юм байна. Би гэрийнхнээ орхичаад ганцаараа нэг яваад нэг 2 сар шигтэй болоод Парист. Тэгээ бас болоогүй байхгүй. Дээрэс нь Итали маш уг нь хэрэг учир нь болоод амьдарч чадвал их чөлөөтэй газар байхгүй. Одоо хүний янз бүрээр одоо шинэ за Франц юм уу Герман ч бол хүн заавал ингэж амьдрах хэрэгтэй тий. Гадны хүмүүс ийм бүртгэлд байх хэрэгтэй. Ийм системээр амьдрах хэрэгтэй. Энд бол хэрэг заагаад өгсөн стандарт. Болж ивэл ийм стандарт хэрэггүй. Чи өөрийнхөө юмыг хуваараа юм хийгээд үнэхээр болоо төлбөр тооцоогоо төлөөд амьдрч чадвал амьдрна. Яагаад монголчууд байдгүй л дээ чи баг цөөхөн маш цөөхөн. Цөөхөн юм байна тий. Маш цөөхөн. Итали чинь энэ том газар нутаг 60 70 сая хүн амтай их чинь энд чинь хот болгонд цөөхөн хэд монголчууд байна шүү дээ. Тийм учраас энэ ч нөгөө нийгмийн тэтгэлэг гэж байхгүй. За бичгүүрийн цэгэл бүгдэнд нөхчөж байгаа. Гадаа байж байгаа энэ гудмаар дүүрэн байгаа харуулж гисэн бүх ажиллах хэрэгтэй бичгүүрэнтэй гэж. Тэгэхээр чин ажил би тэр 100 хартаа тэнд өрсөлдөх үү эсвэл өөрөө уучраа олох уу гэсэн сонголт гарч ирж байгаа. Тэгээд яг мэдээж нөгөө урд нь олж ирсэн мөнгөө дуусгах шүү дээ бүгд. 70 эрэг дээр амьдрын гэж солиороо ачаал те. Янз бүрийн гой байр 70 эрэг рүү харсан байш өслөл. Тэгэл 1 жил 2 жил болоход хилээ авахгүй яах. Тэгэл за одоо яах вэ? Байрны мөнгөө төлдөөлөхэ байл тэгэл нэг үе жоохон хямарсан. Тэгэл нөгөө одоо бодвол одоо тэгэл монголчуудтайгаа харьцах тэгэл энэ тэгэл яаж ягаал нэг юмны гарц олддог шүү дээ тий. Тэгэл гутлын 8 хийлээ. Наашаа цаашаа явж байгаа монголчуудад туслаа. Нэг арай жоох ахиу үний судалтай машин аваад нөгөө хүмүүсээ Итали чинь одоо шинэ Парист очиход хүмүүс нэг дороо бүх юм үзчихдэг байхгүй. Италид бол одоо Миланд үзчихэд дараагийн хотыг үзэнчлэр 250 км явж Венец орно. За хүмүүс Миланыг үзсэн ч хүмүүс мэдээж Венецийг үзэх хэрэгтэй болно. Тэг. Венецийг үзэхээр чинь Ференцэд очих хэрэгтэй болно. Нөгөө Леонардо да Винчи мэмчид чинь бүх гоё юм байгаа шүү дээ. Тэгээ очихоор чинь тэр дэв чинь бас дахиад 250 яваад. Тэгэхээр тэндээс дахиад 100 км явдаг юм уу нөгөө Писа гэдэг Дали байшин дээр очих болно. Тэгээ Рома үзэн эхлэх шиг бүгд нэг 10 хоногийн ажил болдог байхгүй. Тэгэхээр за энийг олж харж байгаа. За ямар ч юм нэг юу яа. Аялал жуулчлалын маршрут хийгээд өөрөө нэг маршрут зохиож аваад тэгээд ирсэн хүмүүсээ аваад ингээд хонуулж өнжүүлээд дунд нь хоолж унтлаа тэгээд явна гэсэн үг шүү дээ. Тэгээд аваа өөрхөн болоод ирэхээр сүүлдээ за энэ арай жоохон биш юм байна тий. Тэгээд ээжэтэл тэгэл яг юм хүүхэд байхын нөгөө юм зарах сэтлэн төрснөө. За тэгээд эрс оц улсуудаа жоохон зараад байгаа шүү дээ. Тэгмэл ганц нэг улсууд холбогдоод тэгэл тэр хооронд чинь жоохон юм зараал аваад өгөөл байгаа одоо шинэ ганц гутал гэхгүй одоо юу л вэ те хин юу зарахыг хүсэж байна. Монголчууд дэлхийд төслийг дэмжин ажиллагч онлайн такси үйлчилгээ UBCab. Сая ковидын үе хүртэл юм гэдэг баг тэгж явлаа. За. Тэгээ ковидоос хойш Итали гутал Милан гэдэг ковидоос бүх юм зогсож аялал жуулчлал зогсчлаа. Бусад нэг ажил хийдэг улсуудад улсаас итгэмж өгөөд ингээд болгоод байна. Миний хувьд айгуу сонир болчих жоох байхгүй. Одоо яах вэ? Тэгэл рискийгээр гарч гүөхээс аргагүй болчих. Нөгөө бүх хөл хориотой байхад машин унаад гарч байгаа байхгүй. Ягаад гэвэл намайг улсаас тэжээхгүй учраас ажил хийж байгаагүй. Хуваараа явсан үний чинь. Тэгэл яг годомж явах нөгөө тэр үе чинь бүх юм хямдарч байгаа байхгүй. Нөгөө уцанд ирдэг мессеж чинь 50 биш 100 болж байгаа байхгүй. Энийг давал одоо би чамд 50-аар биш 20-аар өгье.
Тэ? Одоо энэс чинь 100 авчих юм бол 30 биш 10 15 ороо гэж гэдэг юм уу. Тухайн тэр улсууд бас давхар хямарч шүү дээ. Тий. Тэнгуут л Италид бүх хөл хориотой хурдны зам дээр би ганцаараа гараад тавих гэж хэлээ. Цагдаа бит хоёр л урд хойл ороод үзээд ээ зөө. Тэгэл яалчгүй баригдана. Тэгэл хийлэн за уучлаарай те. Сонголт талгаа. Маахад 3 хүүхэдтэй гээл тэгэл гараад хоссаар. Тэгээд тэрийг зарахын тулд хүн байхгүй юм чи яах юм. Онлайн юу тэр үед бас онлайн зэдэл төрсэн байсан их үед хүмүүс ганц нэг усууд огт гутал мэдхгүй хүн гутал зараад тахад би яагаад те онлайнаар зарж болохгүй гэж. Яагаад гэвэл би энийг баг 10 жил хийсэн байж та цаагаараа. Цаагаараа би ингээд том агуулах биш юмгт би гараажтай ингээд те би одоо гараажтай ингээд байнга гутал өрөөл ингээд орсон гарсан. Тэгэхээр чи би чинь бүр зөндөө дуршлагатай болцсноос гадна тэр хооронд чи би 10 жил хөлөгтүүлсэн гэсэн үг шүү дээ бас нэг. Бас нэг 5 жил ихний 5 жилд нь хөлөгтүүлсэн байгаа шүү дээ. Асар дуршлагууд л хувирлуулсан байсан. Дээрээс нь сайн мууг нь мэддгээс гадна сайнуудын зардаг улсууд нь холбогдоод сурцсан байсан байхгүй. Бүх газрын сайн гутал зардаг улсуудтай. Тэгээ нөгөөдөл чинь дэлгүүрийн биш бидний чи хоорондын харилцаа өөр л дөө. Тэд нар чинь ингээд энэ тентхийн том клиенттэй улсууд тэд нар бол ингээд 10,000 20,000-аар нь авчаад байж ихэд би тэндээс 200-г нь авах надад тийм ирэх байгаа байхгүй яагаад бидний нөгөө нийлсэх хугацаа. Тэгэл нөгөөдгөө зарахын тулд нэг Итали гутал Милан гэсэн нэг пэйж хуудснаа гээл. За. Тэгэл нөгөөдгөө нэг газар хурааж байгаа л тэгэл өөрөө нөгөө лайв асааж байгаа л Facebook гэдэг чинь сайхан зүйл тэгээд болчин чинээ бодсонгүй анхандаа сандар тэрдэл зөндөө бас одоо бас гайгүй тэгээд өөр ингэсэн их сайхан клиентүүдтэй хэрэгдэгчтэй одоо тэдэртэй их баярлж явдаг. Зүгээр нэг энэ залууд Итали Милан хотод амьдарч байгаа нэг залууд те итгээд мөнгөө шилж шууд мөнгөө өгөөд над итгээд одоо ингэ бүхэн таалагдаад олон мянган хүнд юм авч хүргээд өгсөн байл та. Ааха. Тэрээс ер нь зөв бидний үеэс Итали гутал хамгийн чанартай гэдэг л байсан тий. А ер нь бол Итали гутлын шан чанар нь үнэхээр тийм давуу чанартай юу? Үнэхээр давуу чанар гэхэлэр ингэж байна. Дэлхийн ерөөсөө за гутлын үйлдвэрүүд байг жишээ нь Эльвич юм уу бусад газар байг. Тэдэр нь бүх зүйл нь Италид үйлдвэрлэж байна. Дээрэс нь за одоо яах юм? За Франц бол өөрсдийн гэсэн үйлдвэрлэлд сурцсан нэг юмтай, цахилгаан бүх төрлийн юмтай. Тий. Одоо ингээд дээшээ за Швейцар мөнгө үйлдвэрлэлээс сурч, цаг үйлдвэрлэлээс сурч тэ. Энэ хүмүүс цаг үйлдвэрлэж хахад энэ хүмүүс гутал үйлдвэрлэж байсан. Тэгэд эний чинь нөгөө муужаар нь бүр ингээд бүлэг болгож хөгжүүлээд за жишээ нь та нэг юм хийлээ. Та уловчийг ерөөсө дээд зэгт нь дэлхийд хааж байхгүй тийм уловч. Тэрийг шин зөвхөн таны хамгийн шилдэг учраас хамгийн дээдлийн үйлдвэрүүд авна. Тэгтэл чинь 4,000 гаруй үйлдвэртэй. Тэд нарт чинь одоо жишээ нь хятадын хямдхан энэ хямдхан үйлдвэрлэлүүдийг хэн цогж чадахгүй байна. Яах вэ? Энээс хямдах юм бүтээх боломж байхгүй шүү дээ. Тэгээд эдгээр шиг асар хурдтай тэнд нь хүргэж өгөөд гудамжинд нь гаргаад дэлгүүрт нь байдаг бүнс 10 дахин хямдхан гаргаад тавьчихаар чинь бусд нь ямар ч бололт нөгөө тэдэнтэй өрсөлдөх боломж алга байна шүү дээ. Тэгтэл Италичууд чинь дэлхий дээр хамгийн сайн гутлуудыг хийгээд тэгээд бүх газар дэлгүүрээ зоогоод тэгээд нөгөө хүн яг адилханыг хий гэхлээр чинь яг адилхан материал, яг адилхан зүйлийг өөр хийж чадахгүй байхгүй. Тэгэхээр эдгээр чи ижиний хийгээд тэгээд одоо тэр 4,800 үйлдвэр байлдаг гэхэд тэндээс чинь эхний нэг 500 юм уу толгой үйлдвэрүүд болж яад нэг үлдсэн дунд хэсэг нь дундтлын сайн үйлдвэрүүд болоо тэгээд бус нь мэдээж бас нэг юмны сайнтай муутай үйлдвэрлэл тийм тэр чинь би дундлуудыг аваад ивэл надад энчээ. Гэтэ тэрнгүү бүх хүн дундлыг нь олж аваад зарч чадчих байгаа. Гэтэ үзэсгэлэн худалдаагаар ч гэсэн байж л байна. Тэгтэл миний зорилго бол сайнуудыг яаж бусдаагаа нийлж тэ. Олуулаа нийлж яаж бүүндэж авах уу, хямдхан авах уу. Тэрийг нэгэн талд нь би заавал тэрийг шунал татах юм байхгүй шүү дээ. Надад нэг жоохон ашиг гарч байгаа л бол тэгэл хүргээл өгнө. Нэгдүгээрт онлайн байдал чинь бие бинийгээ одоо олж авахд амархан болчих. Гэхдээ сайн чанар нь юу юм бэ? Нэг юм байна. Одоо нэг арьс байлаа гэхэд боловсруулалт. Эдгээр чинь арьсаа боловсруулдаг тусдаа маш олон үйлдвэртэй. Тэр арьсны үйлдвэр чинь бас дотроо олон ялгагдсан шүү дээ. Сайн муу, сайхан муу гараа. Тэгвэл дээд зэрэглэлийн хутлууд ихний нэгдүгээр тэр сайн арьсыг авч байна. Хоёрдугаар цавны үйлдвэрүүд байна. Тэр чинь бас дотроо асар олон үйлдвэр байна. Нэг л хил цав 500 гэж ягч чинь. За 5 евро гэдээ байгаа. Тэгэхээр тэр 5 евро 500 евроны цав хоёроор асар том ялгаа байна шүү дээ. Тэгэхээр нөгөөдөөс нь тэрийг авч байна. Хоёрдугаар тэр технологи байна. Тэр хүмүүс тэр брендийн үйлдвэрийн тэр технологиудаар шилдэг технологиудаар хийж байгаа шүү дээ. Тэгээд яг хуу дундлын үйлдвэрч яг тэгж хийж байгаа зав. Гэхдээ яг хуу мэдээж тэр тал дээр бол наах маах дээр бол үнэхээр бас бүгд лаг л да. Дор ажил 5 жил нэг 3 жилийн баталгаатай юм үг л дөө.
дундаж байсан ч гэсэн. А нөгөөд бол 10 жил 20 жил 30 жилийн баталгаа тийм өгöd шүү дээ. Тэгээд жил загвар зохион бүтээгчтэй. Тэд нар чинь одоо жишээ нь чи үнэтэй илүү гутал авч өмсөж байгаа бол энэ жилийн үнэтэй илүү гутыг гаргаад өгье. Тэгээд чи энийгээ нэг 2 жилийн хугацаанд өмсөхдөө үргэлж илүү тансаг байх ч юм уу. Тэгээд нэг гутлаас хүн чинь бас нэг кап авдаг юм аа. Нэг гоё тийм кап авдаг юм аа. Яг ингээд нэг джентльменийг бол ерөөсөө гутлын л гарна шүү дээ. тийм тэгэл тэрийг чинь тэд нөгөө өрсөлдөх чадвар. Шинэ яаж би ингээд ганцхан Италид байж нэг одоо хүн нэг ном уншичаал тэрнгүүлээ зүтгээд байна гэдэг те. Бид нар чинь үзэсгэлэн худалдаанд очиж харна шүү дээ. Тэгэхээр чинь тэнд Испанийнхаа нэр нь одоо шинэ Пош, Герман, Испани, Чех, Туркууд хүртэл юм. Тэгээд нөгөөдөлч чаавстаа те. Одоогийн нүдээр шүү дээ. Хойд бол бүл гоё байх л та. Тэгээд одоогийн нүдээр чаавстаа бас үзээл энэ да эдэр те. Нөгөөдөлтөд ямар ч нөхөх байхгүй юм да гэж хардаг байхгүй. Брендийн гутланч гэдэг. Яг дунд чинь бол хамаагүй. Ер нь болвол Итали гутлын одоо өөрийнхөө гутлын брэндээ бол хамгаалдаг юм байна тий. Олоола маш олон үйлдвэр ажиллаад нэг хоёрт чиний хувьд за мэдээж Италид үйлдвэрж байгаа гутал бүр бест хамгийн сайнууд нь. Бас яг дунд зэрэг нь тий. За яг хэвдээ гэдэг ингээд байх хэрэгтэй тий. Тэгэнгүүт чиний хувьд бол ерөөсөө хамгийн чанартай сайныг нь монголчуудыг эдэлж хэрэглээсэ гэдэг санаагаар л ажиллаж байгаа юм байна гэж ойлголоо тийм үү? Ер нь бол тийм. Тэгээд би бас юултаа зарна шүү дээ. Дунд чинь бас зарна тий. За бас нэг болцооны хямдх үнээр шинэ дэлгүүрт нэг 200 евро гэдэг гутлыг би нэг 40-50 еврогоор ч юм уу үнэлээ зарчих жишээ ч юм уу. Тэгээд хэрвээ одоо шинэ арай жоохон брэндүүдийн юу яадаг юм уу? Дунд. Гэхдээ тэрнгүү би бас дандаа зөвхөн мөнгөтэй үнд авна гэсэн зорилгоор зарахгүй л тий. Яг гоо тэр дотроос хүмүүс өөрсдөө хараад авах. Өөрөө сонгоод ав. Өөрөө сонгоод ав. Гэхдээ үнийн хувьд чанарын хувьд баталгаатай. Чанарын хувьд баталгаатай. Ялчгүй бүр стандарт. Миний чинь зорил хэрвээ тэгдгүү бол өнөөдөр би энэ ч энийг хийх үү? Энийг хийх үү? Дээрэс нь би ч өөр айгүй гүйдэлд орно шүү дээ. Та ингээд хоёрын хүн хуурч байгаа юм шиг л болно. Хүн хуураад байгаа юм чинь хол явахгүй шүү дээ. Монголчууд дэлхийд төслийг дэмжин ажиллагч дэлхийн брендийг дэлхийн жишгээр BTF Mongolia, үндэсний агаарын тээвэрлэгч Myat Mongolian Airlines, онлайн такси үйлчилгээ UBCab. Ер нь италичууд Монгол руу аялах хэр сонирхолтой. Маш их сонирхолтой. Сая 18 онд би нэг гадуур явж байгаад Монгол италичуудад хааралдаад яриа л хөдөөгөр ч босгоол тэгэл зайсалгаа голцол италичууд явсан. Одоо бол италичуудыг чи жишээлбэл тодорхой төвшөнд ингээд зурчлаад Монголд аялуулах одоо Монголд энэ жил аялах жил гээл Welcome to Mongolia гээл юу хэлжлээ тий. Тийм боломж бол байгаа юм байна шүү дээ. Тийм боломж шүү дээ. Монголд очивол өөрсдөд нь тавих одоо тийм шаардлага байна уу? Илүү тийм хямсгар хүмүүс ер нь италичууд ямар хүн бэ? Ер нь италичууд ийм. Эдгээр маань нэгдүгээрт италиудыг газар нь ялах салах хэрэгтэй. За. Доод Итали, дунд Итали, дээд Итали гэж гурван сал ялах. Дээд Итали бол одоо жишээ нь одоо 3 бүс хуваалаа гэхэд нэг гутлыгаа 3 хуваачих нь шүү дээ. Дунд хэсэг тий. Дээд түрүү хэсгийнх нь болохоор байгалийн жоохон баг зэрэг. Одоо энэ чинь ингээд сэрүүнд орно шүү дээ. Хэрвээ бид нар одоо доод Италид байж байвал бид нар чи Африк руу нилээд өгч байгаа учраас халуун газар тагаад өдөр нь жоохон зунгаарлах нь шүү дээ. Дээрээс нь Италийн тэр хэсгийг бас жоохон бодлол сонирхолтой. Италийн мап бол аль биесээр ажиллаа хийж байгаа. Тэр улсууд бол тэгтэл Италийн бүх эдийн засгийн хамгал юмыг одоо жишээ нь одоо бүх газар үйлдвэрлэл явуулахад Милан зарж хахад бус нь ингээд үйлдвэрлэж явах чинь үйлдвэрлээд Милан бол цэвэр худалдаг газар үзэсгэлэн худалдаа зохион байгуулад одоо чинь Миланд ихний загваруудаа гаргадаг ч юм уу эсвэл одоо нөгөө хувцс зарлаа гэхэд нөгөө Fashion Week гэдэг шүү дээ. Тэр мэрийг ягаад бүгдийг худалдаг зүйлүүд ганц юу гэхгүй хувцс нэрхгүй бүгдийг л худалдан л та. Милан бол тийм зорилттой хот байлаа гэж бодоход бус нь үйлдвэрлэнэ. Одоо комплектээр тус-тусдаар барилгах ч вэ нөө юу ч вэ. Тэгжэл чинь дунд хэсэг нь бас тэнд бас дундлын маш сайн чанарын юмнуудыг бүрдүүлнэ шүү дээ. Тэд нар үйлдвэрлэлийн дундах хэсгийг хийдэг. Тэгтэл доод хэсгийг бодлуулад идэг байхгүй. Нөгөөдхий чинь сайн муугаар хийгээ, сайхан муухайтай нь холиод те. Зарим холигдох тийм гараа. Тэр чинь нөгөө холиод байгаа болохоор хүмүүс чинь дунд нь толгойд эргээд анх бид нар миний нөгөө 5 жил холигдууллаа гэдэг чинь тэр байхгүй. Очоод багаас холигдуулчихна. Ерөнхийдөө тэгэл яг. Тэгээ олон хүн чинь нөгөөс тэднээс суралцаад байна шүү дээ. Тэгэхээр чинь яг тэр шиг Италиг 3 хувааж ойлгоно. Дээд Итали баг зэргийн одоо шинэ нөгөө өөрсдийнхөө цусна ч гэсэн жоохон тэгэхэд цагаан төр байдаг юм уу гэдэг яадаг. Тэгэхээр дээд Итали бол үйлдвэрлэдэг хот учраас хүмүүс нь ер нь италичууд маш энгийн улсууд. Яагаад тэгэхээр
бусад газар шиг ингээд одоо шинэ нэг хууль гаргалаа гэж бодъё. За герман хүн эх 7 хоногоос оройдоо 9 цагаас унтахаар боллоо гэхэд герман улсад унтаад өгөх байхгүй. Яг тэр Италич германчууд чинь 80 хэдэн сая хүнийг ингээд хуулиар хүмүүжүүлсэн учраас Италид за одоо эх 7 хоногоос эх сараас Итали улсууд орой 9 цагт унтлаа гэхэд бүх хүн хуруугаа гоцоолох байхгүй. Өөрөөр байна. Тийм ерөөсөө эдгээр чинь ингээд дураараа амьдраа сурсанаас гадна яагаад энэ ялгааг яриад байна гэхээр урд нь ингээд 150 жилийн өмнө Итали нөгөө Ромын том гүрэн чинь төгснөөс хойш эдгээр чинь ингээд энэ хавьчин нэг болсон. Жохон ишлээд ирэхээр нэг болсон. Ингээд энэ яг оноогийн байгаа энэ Итали дотор 7-8 улс байлаа шүү дээ. Эдгээр чинь ингээд олон зуун жилээр бие биенээс хол байсан. Тэгэд нэгдээд 150 жил болж байна. Одоогийн энэ ярьж байгаа хэл нь үүсээ 150 хэдэн жил болж байна. Энэ хооронд Италичууд одоо хоорондоо ингэж ярьдаг байхгүй. Тэгэхээр анх ойлголцохгүй байсан л шүү дээ. Ингэх юм бол ч одоо яагаад байгаа юм бэ? Ингээд дургуугаа илэрхийлээд. Ингүүл одоо харим арай та дуусаа яваа хараа. Ингэх юм бол одоо чамтаа дуусаа чи гэр орлогоо яваа. Энэ бүгд чинь хэлний проблемтэй уусууд тийм. Тэгээд нүүр амаараа ингээд хоорондоо бусад газрыг бодвол ажил хийхч бай, хаач бай маш илүү ярьдаг уусууд байхгүй. Тэгэхээр чи эн чинь бас нэг үүсэл одоо тэгэхээр чи энэ улсууд чинь нэгдүгээр за одоо герман тэгээд швейцар хүн байх хэвэл Итали улсууд бодлонтой байна шүү дээ. Энэ хүн нь бол бүгдээрээ сайхан улсууд. Ингийн сайхан яг л манай монголчууд ч гэсэн жинхэнэ хээгүү гар үзээ. Тэгтээ энд чинь хувь хүн өөрөө байх тийм боломжийг бүрдүүлж өгч шүү дээ. Тийм байна. Яагаад гэвэл хүн болго өөрийнхөө л амьдрын өөрийнхөө дүрмээр ч баг амьдрын. Тэгтэл та ингээд гудамжинд гараад нэг цагдаа таараатай. Юу байна да? Цагдаа өдөөс чинь гайхан майхан тийм байхгүй шүү дээ. Юу байна да? Бусад газрын боломж байхгүй. Энэ Италийн онцлог нь байхгүй. Зөв. Тэгэхээр Итали хүн ямар хүн бай гэдгээр энэгээр жижигхэн ойлголт. Монголчууд дэлхийд төслийг дэмжин ажиллагч дэлхийн брендийг дэлхийн жишгээр BTF Mongolia, үндэсний агаарын тээвэрлэгч MIAT Mongolian Airlines, онлайн такси үйлчилгээ UBCab. Ирээдүйн зорилго чи юу? Ирээдүйн зорилго би ерөнхийдөө ингээд нутаг оронд очиж амьдрах сонирхолтой. Монголдо буцах сонирхолтой байна. Одоо энэ юм хөгжүүлж байгаа л миний хүүхдүүд том боллоо. Одоо миний охин их сургуулийн 3 дугаар курс. Одоо энэ жилийн сургуулиар төгсөж байна. Тэгээ цаашаа шатаар явах бах. Миний том охин тэгж миний дунд хүү одоо их сургуулийн өмнөх лицейгийн 2 дугаар анги бас. Манай энэ манай бантер тэгэл явах та. Эрэгтэй хүүхдүүд ч бас их юу байд юм бэ? Өргөц байд юм бэ? Тийм учраас цаашаа энэ чи өөрийгөө аваад юм эсвэл миний имийг аваа явчих юм уу нэг тийм хэмжээний найдаж байгаа шүү дээ хүүхдүүдтэй тийм хүүхдүүдтэй ч гэсэн охиндоо ч гэсэн. Тэгээ манай миний баг хүү одоо дунд сургуулийн бас нэг 12 11 дэх хүүхд байгаа. Тэгээ хүүхдүүдээ жоохон 2 3 жилээс тэгэл. Ер нь бол гадаад тэр хооронд ирээдүйд зорилго гэж байгаа шүү дээ. Зорилго бол тэгэл одоо энийгээ сайхан цааш нь хөгжүүлээд Италитай монголчуудаа сайхан нэгдэх холбоод тэгэл одоо юмнуудыг таниулаад ирэхэд яаж ч энэ ч нэг монголчуудаа ирэхэд монголчуудаа хэрэг тойроод нэг монголоо сансан ёсод юм эсвэл энтхийн монголчууд ирэхэд камп хийсэн байгуул тавьчихэл тэгэл явчих сонирхолтой л. Зөв. Ер нь гадаад байгаа монголчууд ингээд нийтлэг харахаар энд удаад байгаагийн нэг том шалтгаан үр хүүхдийнхаа ирээдүй тэднийг дэлхийн хэмжээний сайн боловсрол эзэмшихэд туслах дараа тэр хүүхдүүд өөрсдөө бие дагаад аль ч газар амьдрах чадвартай дэлхийн хэмжээнд амьдрах чадвартай хүн болох зорилго байна тийм үү? Тий. Ерөөсөө л нэг тэгэхээр цаг хугацаа их урд явах юм. Ингэж ч бодсон. Одоо тэгээ хүүхдүүд том болоод ирэхээр яалчгүй боддгийм бай. Тэгэл одоо хүүхдүүдэд хөрөнгө оруулж байгаа юм тэгэхээр зундаа Монголд аваачна. Хүүхдүүдтэй нийл цусланд явуулна. Ягаад тэгэхээр таг монголчууд байхгүй газар аваачаад чи монгол хүн шиг амьдрах ирэх байхгүй учраас тэгээд эдгээр боловсруулаа өөртөө эзэм одоо ингээд өөртөө эзэмшээ явж чинь дараа нь энэ хүүхдүүдээс сонголт тий энэ чэнэг төвлөрч амьдрах юм уу эсвэл яалчгүй л одоо эцэг их хоёр Монголд очиод миний болохоор тий хүмүүс ингээд дулаад зөөлөн дулаавар амьсгалтай 70 гектар амьдрах сонирхолтой бол бид нар ч Монгол руу ойрхон ойрхон ирж чад дахаар урвчих юм аа. Энд бас нэг амьдрмаар байна шүү дээ. Бас нутагтай амьдарч байгаа бас сайхан харагдаад байна шүү дээ. Эхнэрийнхээ тухай товч танилцуулаач. За миний эхнэр одоо бурхны авралаар би чинь тий нөгөө хүнийг тэнцүүлнэ гихчээр ирсэн тийм л миний айн. Тэгээд таны бас их нөгөө нэг ангийн чинь найзуудын аав ээж хоёулаа бид нар хамт ажиллаж ирсэн тий. Аав маань өнгөрөөд бас нэг 2 3 жил өнгөрчлээ. Тэгээд хоёулаа багш улсууд газар зүүн багш улсууд тий та тосон цэнгэл Завхан аймгийн хоёулаа Завхан аймгийн тосон цэнгэл
Завхан аймгийн хөгшилтэй улсууд тэгээд ихтер байна айлын том охин 3 хүүхдээ айлын том охин хар багын дөрмийн тэ нэг ном журмын багш нарын хүүхдүүд ямар байдаг хүүхдүүд яг нэг ном журмын онцорлагтай айлын хүүхд ямар байлаа. Тэгээд их сургуулийн их засаг их сургуулийн эрх зүйч мэрэгчлээ. Тэгээд намайг дагсан биш мэрэгчлэр ажиллах боломж ийн хязгаар би гэхдээ бид энэ ч ирээд нөгөө их сургуульд Германд их сургуульд авчираад тэгээд яг хуу би чинь өөрөө тусдаа ингээд гүгээд ахаар нөгөөг чинь хичээлээ хийгээд тэнцээ байгаад ах боломжгүй учраас тэгэл яалтчихгүй энтх бас тэгэл их сургууль орчихсон да. Тэгэхээр гэр бүлийн үнцэн гэдэг юм аягүй маш их чухал байна. Ялангуяа гадаадд амьдарч байгаа монголчууд хоорондоо янз бүрийн асуудал гарлаа ч гэсэн хин нэг нь ээж аав руу найз руугаа гүгээд авах боломж байхгүй. Тэгэхээр яаж игээд хоорондоо уулзраа одох хэрэгтэй. Тэгэл бид чинь одоо тэгээд энд ирээд одоо стал нөгөө чикен нөгөө юу өсөн штэ. Тэгэл яг асуудал өсөн залуу улсууд ч болсон. Тэгэл юу ч болж исэн гэсэн Европт одоо шиг хүний газар яах юм бэ? Хин нэг ороход хэнийг хиндэ найдаж үлдэх юм бэ? Юу ч болж иш хоёр тийш буруу харж байгаа эргэл хараад идэлхээ цор ямар штэ. Одоо бол бүр тийм сонирхолтой байхгүй тийм. Биеиндээ тунирхах чинь. Тэгээ миний айн чинь ухаалаг сэргэлэн дээрээс нь одоо та манай аавыг мэдэн штэ. Дуулна хуурхаа гой дуул гитар метар дараа тэр мэрч бүхэл газар ямар сайдал хөгжөөгөл тавьчихдаг байхгүй. Тэгэл ямар сайдаа тэгдгийг зарим газар ингээд бид нар амралтанд явж байгаа. Нэг харахаар миний хайныг л дуулуулсан гитар нь бол дунд нь авчаа сав тавиад. За одоо над хөөсөн мөнгө төлцгөө шүү даа. Тэгэл бүхэл зүйл одоо энэ бизнес ч ихсэн ингээд миний хань бүх ардлыг хийж идэг байхгүй. За уулзаж ярилцах сайхан байлаа. Тэгээд баярлалаа. Чигдэр зөмөрөө уулзлаа. Бас тэр холоос ажилдаа явсан хэрнээ биднийг бас тусуулах гээд нэг өдрөө зориулаад хүрээд ирсэн их баярлалаа. Бас ингээд олон монголчуудад туслах сэтэл чинь бас та нарын ингээд цаашдын зам мөрийг бас эерэг байлгахад нөлөөлж байгаа байх тийм. Хүн өөрөө амьдралынхаа зорилгоор илүү олон хүнд туслахынсан гэж хичээж байгаа чинь бас ирээдүйг чи гэрэлтэй болгож байгаа юм байна тийм. Үр хүүхдүүдийнхээ сайн боловсролын төлөө та нар ямар ч мөнгө оллоо гэсэн тэдний ирээдүйн өндөр боловсролын төлөө зарцуулж байгаа чинь бас том Монголын баялагийг бэлдэж байна тийм. Дээр нь одоо монголчуудаа Италийн брендийн чанартай гутлаар хангаж аль болох тансаг сайхныг мэдрүүлэхийг хүсэж байгаа чинь бас их сайхан санагдлаа. Тэгээд цаашдын ажилд амжилт хүсье. За баярлалаа. Танд бас их баярлалаа. Ийм сайхан нэвтрүүлэг хийгээд дэлхийн монголчуудыг тий өнөөдөр энэ нэвтрүүлгүүдээр дуршлагаар гэх юм уу холбож байгаад тий магадгүй ирээдүйн энэ тарсан олон монголчууд чинь илүү давуу талч юм уу тий дараагийн бидний еврей шиг тий энэ дэлхийг холбох хэмжээний том зүйл болж яваач юм билүү. Энийний та суурийг тавьж явна тий эсвэл эндгээр зүйлүүдийг одоо бидэнд энэ хүмүүс юугаараа яаж давуу болчих тий тэгжил бүхэл газар Монгол нөгөө цусны хайчхуу гэдэг шиг энэ хүмүүсөө чинь илгээд байгаа бүх зүйл аанда нэгдүгээр үеийн л хэлж штэ гэж ойлгож байна миний хараад. Тэгэлгүй яа. Тэгжил 2 3 4 5 гэсэн шатууд гарна. Тэгэхээр тэрийг яаж холбох уу гэдэг зүйл дээр та тэр түүх бүтээгч байна тий. Түүх бүтээгч. Дээрээс нь бидний түүхийг бид чинь тэгээ түүхийч амархан арилгачихгүй. За хэдэн бүдлэнтэй нөхөр хэсэг юм бүр үгүй хийчихгүй. Тийм учраас маш их баярлалаа. Энэ үр хүүхдүүдэд маань ирээдүйн монголчуудын маань тий. Яг хөө бид нэг үе гадагш ажиллах гарч явсан л үз. Магадгүй бүгдээрээ л өөрсдөө олж авцгааж штэ. Тий, тэгэл. Одоо нөгөө хин байсныгаа бид чинь тэрэндээ өстой хин байсныгаа ч мэддэггүй юм байна. Анх ярээ сэтгэлээр унчлаа гэдэг шиг л тийм үү. Хэрвээ одоо ингээд гадагшаа явж байгаа залуучуудтай хандаж хэлэх юм бол тий маш сайхан сэтгэлээр гарах хэрэгтэй нутгааноосаа. Одоо өөрийнхөө түүхийг бүтээгээд гарах хэрэгтэй. Гадаад очиод өөрийнхөө түүхийг бүтээгээд аанда тэгэл тий болоод явчих. Аанда тэгэл болно. Нэг мэдхэд л нутагтаа очих сэтгэл чинь төрсэн тэгэл. Тий. Тэгээд бүгдээрээ уцаж явчих Монголд. За их баярлалаа. Бас магтаал баярлалаа. Тэгээд за баярлалаа. За болов. Окей. Good. Гоё боллоо. Өстой гоё.